Улсын их хурлын дэд дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын засгийн газраас 2025 оны 9-р сарын 1-ний өдөр Улсын их хурл өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 төсвийн тухай, үндэсний байдлын сангийн 2026 төсвийн тухай, нийгмийн даатгалын сангийн 2026 төсвийн тухай, эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 төсвийн тухай хуулийн төслийн 3 дахь хэлцүүлгийг Улсын их хурлын чуулганы 2025 оны 11-р сарын 7-ны 10-ны өдрийн нэгдсэн уралдаанаар хэлцүүлгийг явуулж 4-р хэлцүүлэг бэлтгүүлэхээр төсвийн байнгын оргон шилжүүлсэн. Төсвийн байнгын орон 2025 оны 11-р сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн 4-р хэлцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 72 дугаар зүйл заасныг баримтлан явууллаа. Байнгын орооны хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, үндэсний байдлын сангийн 2026 төсвийн тухай, нийгмийн даатгалын сангийн 2026 төсвийн тухай, эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусглаа. Багш, эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд, төрийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтнуудын цалин, ахмад насны болон халамжийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхтэй холбоотойгоор төсвийн ерөнхийлөгчийн зарагчдын урсгал зарлыг 6-аас 12.8% бууруулах, зарим төсвийн ерөнхийлөгчийн зарагчдын урсгал зарлыг 2025 түвшинд байлгах, дэвшиж болох зарлуудыг хойшлуулах зэрэг өөрчлөлтүүдийг тусгасан болно. Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас санхүүжих хөрөнгө оруулалтын зарим төслүүдийг хасах, 2026 дуусах хөрөнгө оруулалт төсөл арга хэмжээний санхүүжилтийг бууруулахгүй байх зарчмыг баримтлсан бөгөөд 2027 он болон дараа онуудад шилжих төслүүдийн санхүүжилтийг тодорхой хувиар бууруулах, улсын хөгжлийн жирийн төлөвлөгөөд уялдаагүй хөрөнгө оруулалтын зарим төслүүдийг хасах, зарим салбарын тохиолдох хөрөнгөний зарлыг 50% бууруулахаар туслаа. Дээрх өөрчлөлтүүдийг төсвийн төсөлд тусгахнаар Монгол Улсын 2026 онд нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 30 их 930 тэрбум төгрөг, буюу дотоодын бүтээгдэхүүний 31.2%, нийт зарлыг 32 их 980 тэрбум төгрөг буюу дотоодын бүтээгдэхүүний 32.2%, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг хасах 1 их 050 тэрбум буюу дотоодын нийт бүтээгдэхүүний хасах 1%-тай тэнцүү байхаар тооцлоо. Байнгын орооны хуралдаанаар хуулийн төслийн 3 дахь хэлцүүлгийг хийх үед Улсын их хурлын гишүүдээс Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72-ийн 1 дахь хэсэг заасны дагуу хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний төсөв төртөг санхүүжилтэн өөрчлөлтгүй агуулга зарчмыг алдагдуулахаар арга хэмжээний нэр хүчин чал байршилтай холбоотой залруулахыг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Монгол Улсын 2026 төсвийн тухай, үндэсний байдлын сангийн 2026 төсвийн тухай, нийгмийн даатгалын сангийн 2026 төсвийн тухай, эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 төсвийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хуулийг та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, үндэсний байдлын сангийн 2026 төсвийн тухай, нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 төсвийн тухай хуулийн төслүүдийг 4 дахь хэлцүүлэгт бэлтгэсэн талаар төсвийн байнгын ороонд танилцуулах хилцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсэж байна. Баярлалаа.